Улаанбаатар гишүүн надад нэг тийм ноёны бүх шиг санагддээ штэ. Асуудлууд нь их гоё хурдан хилцэх хэсгэн шийдэгдээл. Өнгөрсөн пүрэв гарагт энэ хууль чуулганаар орох байсан юм. Тэгээд маш олон асуудлууд, салбарууд эсэргүүцэл илэрхийлээд байсан учраас гяс хуулиа татаж аваад тэгээд 5 дахь өдөр эргүүлээд өргөн бариад тэгээ одоо дараагийн 7 хоногийнх нь эхний одоо ажлын өдөр хуулийн дахиад хилцэгдээд эхэлж байгаа байхгүй юу. Зарим гишүүд хуулийн өргөн барьсан хуулийн бүр 2 жил гацааж байгаа шүү дээ. Тэгээ ингээд маш гоё бүх юм нь маш шуурхай юм ногоон гэрлэр явдаг ноёны бүх шиг л адилхан санагдаж байгаа. Нэг. За хоёр дахь нь болохоор засгийн газар ер нь бол энэ хуулийг дэмжихгүй гэж 25 оны 9-р сарын 10-ны өдрийн хуралдаанаараа авч үзээ дэмжихгүй гэдэг санал өгсөн байдаг. За тэгээ одоо засгийн газар маань энэ өргөн барьсан байгаа дахиад өргөн барьсан байгаа хуулийн дэмжиж байгаа эсхээ засгийн газрын хуралдаанаараа ярихгүй байсан юм уу? Эсвэл адилхан гэж үзэж байгаа юм уу? Одоо тэгээд маш хурдан энэ хууль нь энэ дараагийн чуулганаар бас хилцснэ гэд асуудал нь орж ирж байгаа бах. Хэрвээ дэмжээгүй байр суурь хിവэрэ байгаа бол нэг 10 минутанд засгийн газрын хэрэг эрхлэхийн одоо дарга инх баяр дарга бас одоо энд байна. Засгийн газрын байр сууриа илэрхийлж бас үг хэлэх ёстой. 17 газрыг одоо өнгөрсөн 4 дахь өдөр хилцэх байсан хууль дээр томилно гэж байсан. Гяс татаж аваад 7 салбарыг үлдээгээд 10 салбарыг татаад авцсан байна. Тэгэхээр энэ 10 салбар нь бол их азтай юм. Одоо хаагураа яаж ямар дарамт үзүүлээд тэгээд энэ Амгаланбаатар нарын гишүүдийн одоо энэ саналаас нь мултарч чадав. 7 салбар үлдсэн. За энэ дотор бол одоо миний ажиллаж байсан хөдөлмөр нийгмийн хамгааллын салбараас хүүхэд гэр бүлийн газар болон халамжийн газар 2 үлджээ. За цаана боловсролын газар, малын эрүүл мэнд, соёлын газар, цахим хөгжил харилцаа холбоо, биеийн тамир гэдэг ийм 7 салбар үлдсэн байна. Ер нь хүүхэд хамгааллын салбарыг бол улс төржүүлж засаг дарга нар дураараа халд солиод идэг байж болохгүй. Ялангуяа хүүхэд хамгааллын салбарыг. Засгийн газрын дэмжээгүй санал нь бол төрийн захиргааны албан хаагчид улс төрийн одоо энэ албан тушаалтнаас ангид байх ёстой гэдэг уг нь бол зөв хэлсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь яагаад юм босоо болгосон бэ гэхээр хэвтэй байхлаар ер нь төрийн албаны энэ доктор суурьшил мэрэгсэн мерит байх зарчим нь алдагдаад байсан учраас бид нар өөрчилсөн шүү дээ. Тэгээ одоо энэ яагаад энэ 7 салбар үлдэв? Бусад яагаад төрөчийн 4 дахь өдрөөс яг юу нь одоо өөр болчихв? 5 хоногийн өмнө 17 салбар. За Амгаланбаатар гишүүн хариулт. Нэг за ноёны бүх биш харин ч ард түмний бүх болоод энэ хуулийг удаад агшгүй. Энэ юу яасан? Би 3 хууль өнгөрсөн хавраас хойш ингээд бүтэн жилийн хугацаанд ингэж одоо өргөн барьцгаад тов зарлахгүй ингэж байсаар байгаад одоо бүтэн жилийн дараа л явж байна. Одоо хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тухай хууль одоо хүртэл ингээд хүлээгдсэн байж байна. Зөвхөн энэ нэгжийн тухай хууль чинь жил гаруй хүлээгдэж байгаад өнөөдөр хэлцэж шít. Тэгэхээр чи юу ноёны бүх баг эсэргээрээ юм биш үү гэдгийг бол хэлье. За энэ дээр бол 17-оос засгийн газрын санал дээр бол цагдаагийн албаны тухайлбал гэж хагаад засгийн газрын 2025 оны 9 сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл гэдэг ингээд ирсэн. Тэгээ энэ дээр бол цагдаа онцгой татвар улсын бүртгэл гэсэн энэ одоо хуулийн өөрчлөлтүүд нь нэгдмэл тогтолцоо арга зүйтэй байх, төвлөрсөн удирдлагатай байх, хараа тус байх зарчмыг баримтлахаар заасандаа тус зөрчилж байна гэж ингэж одоо бичиг ирсэн. Тийм учраас энэ одоо байгууллагуудын бол бас үнэхээр бас энэ гишүүдтэй зөвлөлдөөд энэ байгууллагуудыг бол бас одоо бол орон нутг руу шилжүүлэх арай цаг нь бас биш юм байна гэж ингэж үзсэн. За нийгмийн даатгал, ус цаг уур, орчин шинжилгээний төв, стандарт хэмжилжүү, статистик татвар, улсын тусгай хамгаалалтай газар, усны сав газрын захиргаа, онцгой байдал, цагдаагийн газар, улсын бүртгэлийн хэлцгээд энэ хэдийг бол бас ингээ хөндөхгүй шийдсэн байгааг бол хэлье. Харин зэг гишүүн тодруулъя. 1 минут.
Энэ үлдсэн 7 салбар тайлбараа өгч чадаагүй жоох арчаагүй л байна. Абубакир сайд хүүхд хамгааллын салбарыг нь улс төржилтөөс хамгаалж чадсангүй юу гэж л одоо асуумаар байна. Ноёны бүхийн хувьд бол пүрэв гарагт татаж аваад баасан дүргэн бариад тэгээ мягмарт хилцэж байгаа нь бол маш хурдан одоо ноёны л бүх штэ. Ер нь бол гагцхан нөгөө таны өмнө нь хилцээгүү гэдэг чинь яг та ноён нь л солигдохгүй юу? Таны ноён чинь одоо эрх мэдэлд байгаа юм байна. Гэсэн л одоо ийм л асуудал байна да. Би дэмжихгүй байгаа. Хүүхэд хамгааллын салбараас ер нь бол одоо эсэ тат. За тэр ноён нь хий юм бол доо. За Амгаланбаатар гүшүүн үгээлээ. Үг хариултаа. Гэхдээ энэ жинхэнэ тэр нутаг орныхон зовлон жаргалыг мэддэг хэний хүүхдэд юу хэрэгтэй байна, хэний хүүхд нь яаж одоо хүмүүжиж ийн гэдэг чи хамгийн сайн мэддэг нь тэр Сум аймгийн дарга нар штэ. Зовлон жаргалаа мэддэг хүмүүс нь хариуцлага хүлээгээд үүргээ хүлээгээд ажлаа уршны явуул яал гэдэг ийм зүйл штэ. Түүнээс биш одоо тэр нэг попрол нэг сайхан амьдрал мэдхгүй байж агаардаад ингээд явна гэдэг нь байж болохгүй зүйлээ. Мэдэх юмаа мэдээд чадах юмаа чадаад явд юм аа. Түүнээс биш ингээд нэг сайхан юм ярьснараа асуудал шийддэггүй штэ. За харин зөв шүү. Тодруулъя 1 минут. Харин тийм хүүхэд хамгааллын асуудлыг бол угаасаа тухайн одоо агентлагийн хүмүүс хамгийн сайн мэддэг. Засаг дарга нартайгаа хамгийн сайн хамтарч ажилладаг хүмүүс. Хинч байсан бэ хамаагүй хүүхдийн төлөө зүрх сэтгэлдээ зориулаад явдаг хүмүүс байхгүй юу? Тэгэхээр засаг дарга өөрчлөгдснөөр тэр хүмүүсийг өөрчлөөд дээдэг. Тэгэхээр болдоггүй. Хүүхэд хамгааллын салбар чинь тусдаа байдгийн. Тэгээ одоо бүдүүлэг үг хэллээ гэж одоо битгий намайг шүүмжлэрээ, төрүүн зүгээр эсгэлээ. Хүүхэд хамгааллын салбараас савраа тат заяа. Болдоггүй. За хууль санаачлагчийн илтгэл төслийн үзлөөрөлд холбогдуулан гишүүд асуулт асууж